тэгээ урт хугацаанд Орос алга болохгүй. Орос бидний хөрш. За тэгээ дайн 2014 онд тухайн үед би ерөнхий сайд байхдаа зогссон байсан бол Европ, Америк, Оростой буцаагаад найрсаг одоо хэвийн харилцаа. Тэгээ эдийн засгийн түвшинд хамтын ажиллагаа бол ойлгомжтой эхлэх байсан баха. Украин НАТОгийн гишүүн болохгүй. Одоо бүр НАТОгийн өдөртөгч өнөөдөр ерөнхийдөө хэлжлээ. Хэдүүлээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу харж ийнэ гэвэл өөрийнхөө улсаа гинэн итгэмтгий туршлагагүй ашиг сонирхлын зөрчилдөөнтэй хүмүүсээр өдөрдүүлэх нь ямар аимшигын аюултай юм бэ хэдүүлээ харж байна. За Европын холбоо, Америк улс, Хятад, Оросын ямар нэгэн байдлаар амлалт тэднийг төлөөлж могоо барих нь өөрийнхөө тусгаар тогтлол нь эсрэг үйлдэл хийнэ ямар аимшигтай үр дүн авчирдаг юм бэ гэмэл хэдүүлээ харж чадж байна. За Украин улсын улс төрчид энийг харж чадахгүй байсан юм уу? Алсын хараа байхгүй байсан юм уу? Яг нэм шийдэл гаргаж ийна гэх юм бол энэ видеог би таад дахиад нэг үзүүлчих заяа. Арестович юм бэ гэх юм бол Зеленскигийн зөвлөх байсан, замын янд байсан. 2019 онд энэ ярилцааг өгсөн дахиад хэдүүлээ сонсцгоо. То есть если Украина получает ПДЧ в НАТО, то тогда мы можем говорить Украин НАТО гишүүн болоод ирэх юм бол энэ Донецк, Луганск болж байгаа иргэдийн дайн Оростой алдчихж байгаа энэ маргаан дайн дуусах юм уу? Каких-то сроках прекращения войны. Нет, ни о каких сроках прекращения войны мы не будем говорить. Наоборот, это скорее всего потом. Эсрэгээрээ Орос биднэр лөө дайрна бид нар НАТОгийн гишүүн болоод эхлэх юм бол. Это крупная военная операция России против Украины. Потому что они должны нас будут просадить в инфраструктурном отношении. За тэгээ бид нарыг degrade хийх ёстой. Юу юм бэ гэх юм бол бид нарыг ерөөхдөө хог болох ёстой. Бид нарыг бараг гуйлахч болох ёстой. Бидний дэд бүцийг тэр чинь устгах ёстой. И превратить здесь все в разваленную территорию для того, чтобы нас неохотно брали. То есть Россия сможет пойти на прямой конфликт. Манай улсыг ерөөхдөө будаа олох ёстой. Оросууд. Яг гэх юм бол будаа болсон тий гуйлахч болсон улсыг НАТО угаасаа гишүүнээр авахгүй. Тим арга хэмжээ Оросууд авах ёстой. Конечно, нет, не НАТО. Мы не успеем. Они должны это сделать до того, как мы вступим в НАТО, чтобы мы не были интересны в НАТО. Тэгээ хэвлэл мэдээллийн бас юу асууж байна гэх юм бол бид нар НАТО гишүүн болсон ч бид нар руу дайрах юм уу гэсэн чинь. Үгүй Оросууд энийг бид нар гишүүн болохоос өмнө амжуулах ёстой. Украин улсын ерөнхийлөгчийн зөвлөх шүү 2019 он. Перестали быть интересны, как разваленная территория. С вероятностью 99,9%. За тэгээ бид нэр ямар нэгэн байдлаар НАТО руу орох үйл хийгээд эхлэх юм бол Оросууд ийм хариу барихан магадлал нь 99.9%. Одоо бараг 100% гэж байна. Наша цена за вступление в НАТО это большая война с Россией. Украин улс НАТОгийн гишүүн болохын тулд тасалбар төлбөр нь юу юм бэ гэх юм бол Оростой байлдаа. Дан. Окей. Энэ зургийг юм бэ юу юм бэ гэх юм бол Зеленский Марк Рутетэй хоёр зураг авчаа. Марк Руте юу юм бэ гэх юм бол Европ холбооны нэг гишүүн улсын ерөнхий сайд байсан. Ямар улсыг байсан бэ гэх юм бол Голланд улсын ерөнхий сайд. За тэгээд НАТОгийн өдөртөгч болсон. НАТОгийн өдөртөгч болсныхан дараа Марк Руте юу исэн бэ гэх юм бол Украин НАТОгийн гишүүн болох боломжтой шүү. Зеленскийг найрсан, Арестович гэх мэт ч бүгдийг найрсан, Европын холбоо бас энийг дэмжсэн, НАТО ерөөхдөө хаалгаа нээгээд юу ярьж исэн бэ гэх юм бол Украин улс НАТОгийн гишүүн болох нь тэдний өөрийнх нь асуудал тусгай улс учраас Европчууд, тий, Оросууд, Америкчууд шийдвэр гаргахгүй, Украин дангаараа шийдвэр гаргана. За, тэгээ ийм хаалгууд нээгээд Зеленскийд ерөөхдөө том амлалт өгөөд гишүүн болооч. Эний дагуу Зеленский юусэн бэ гэх юм бол тийм телевиз дээр, олон улсын хэвлэл мэдээлэл дээр, сошиал медиа дээр мань юусэн бэ гэх юм бол НАТОгийн өргөдлийг гар үсэг зурсан, явуулсан. За тэгээ Марк Руте энэ өргөдлөө явуулсныхан дараа юу хэлсэн бэ хэдүүлээ сонсцгоо. Яа гэх юм бол энэ өргөдөл дээр гар үсэг зурсныхан дараа Марк Руте хаашаа очсон бэ гэх юм бол Киевд очсон 10 сарын 3-нд өнгөрсөн жилийн за хэвлэл мэдээллийн хурал дээр маань юу хэлснийг хэдүүлээ сонсцгоо. And I think the day will come that Ukraine is a full member of NATO. Хэзээ нэгэн цагт Украин улс НАТОгийн бүрэн гишүүн болох нь зүгээр цаг хугацааны асуудал. And let me add to that. If somebody might think otherwise,
that Russia on this issue has no vote and no veto. Тэгэхээр нэг юм нэмээд хэлчихье. Миний одоо Орслоо хэлж байгаа. Ямар нэгэн улс энэ дээр вето тийм энэ дээр ерөөхдөө тийм шавар хаах, татгалзуулах, нөлөөлөх хамгийн гол нь Орс тийм юм байхгүй. Энэ бол Украин улсын өөрийнх нь эрх. За. Америк улсын засгийн газар өөрчлөгдсөн. Трамп засаг бариад эхэлсэн. Салхи хэрэгчлээ. За тэгээ хамгийн түрүүнд ерөөхдөө энэ өргөдлийг хог болгосон хүн хин бэ гэх юм бол Pete Hegseth Америк улсын батхан хамгаалтын сайд гэж ойлгож болно. За энийг бас би таад тий үзүүлсэн. За Pete Hegseth юу хэлсэн бэ? Brussels хотод юу хэлсэн бэ? Сонсцгоё. The United States does not believe that NATO membership for Ukraine is a realistic outcome of a negotiated settlement. За Украин улс НАТО-гийн гишүүн болох нь худлаа. Тэ? Оростой хэлцэл үргэлжлүүлэхийн тулд нэг тохиролцоонд хүрэхийн тулд Украин НАТО-гийн гишүүн болох нь худлаа шүү. За. Тэгээд Марко Рубионыг хэлсэн, Jerry Vance-ийг хэллээ, Donald Trump-ийг хэллээ. За тэгээд НАТО-гийн удирдагч нь яг хин бэ гэх юм бол Европ холбоо ерөөсөө биш ээ. Америкчууд бүгдээрээ энийг хэлж байна. За тэгээ ерөнхийдөө юу гэж ойлгож болох юм бэ гэх юм бол Марк Руте тий НАТО-гийн удирдагч нь Америкийн ажилтан баггүй юу. За тэгээд Америк компани захирал нь өөрчлөгдсөн чинь Марк Рутегийн шинэ үгийг хэдүүлээ хамт сонсцгоё. Before you were Secretary General of NATO, you ran a European country. Would you be willing to do business again with Russia after this? Because we are hearing reports of things like maybe gas deals come back. Та НАТО-гийн удирдагч болохоос өмнө Европын холбооны гишүүнийг удирч исэн ерхий сайдын алтан тушаалтай байсан. За одоо цаагаараа ямар яриа явж эхэлж байна гэвэл Европ Оростой эдийн засгийн түвшинд эргүүлэн хамтарч ажиллах ёстой гэсэн яриа явж эхэлж байна. Бүр Орос холбоогоос Европ холбоо газ нефт худалдаж авна гэсэн яриа үүсэт байна. Та юу гэж бодож байна? Европ Орос ерөөхдөө хамтарч ажиллах юм уу? Хөөе, хүмүүсийн бүтэхгүй тайлмайл нь сонс харах гоё те. Урт ч нэг хүн альтраад унчих юм бол хаяа энийхээс ороагүй байдаг. Тийм мэдрэмж төрж байна уу? Харин чиний тайлнаа ярэ. Чи хизээ санхүүгийн аюулгүй байдал эрхчлөөнд хүрэх юм. Өнгөрсөн жилийн цалингаараа чи мөнгөө чиний төлөө ажиллаад эхэлсэн юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн бүтэхгүй юмыг хараад баясаа суугаад байгаа юм. Бод. За, өргөжлүүл. Into play. Well, I mean, I'm not there because first of all, you have to maintain the pressure on the Russians to make sure that they do whatever is necessary. That's why we have the sanctions, and let's not be naive about the Russians. Би бол ерөөхдөө Европын холбооны улс төрч байхаа болцсон гэж хэлж байна. Би ерөөхдөө НАТО-гийн удирдагч. За. Тэгээд Оросд тэг оногдуулсан хориг, санкц үргэлжлэх ёстой. Тэг. Бид нар ерөөхдөө шахалтыг зогсоох ёсгүй. Одоо улс төрчийн хамгийн дуртай үг гарч ирэн заяа. Амлж байна. Гихтээ гэж гарч ирнэ. But longer term, гихтээ урт хугацаанд Russia is there. I mean, Russia will not go away. And I've had many dealings with President Putin. Тэгээ урт хугацаанд Орос хаалга болохгүй. Орос бидний хөрш. Тэгээ би бол ерхий сайд байхдаа Орос холбоо Путинтэй хилцэл хийж исэн, ярьж исэн. Till 2014, in my first 4 years as Prime Minister, we had many negotiations. And I think it is normal if the war would have stopped for Europe to somehow, step by step, and also for the US, step by step, to restore normal relations with. За тэгээ дан 2014 онд тухайн үед би ерхий сайд байхдаа зогссон байсан бол Европ, Америк, Оростой буцаагаад найрсаг одоо хэвийн харилцаа тэгээ эдийн засгийн түвшинд хамтын ажиллагаа бол ойлгомжтой. Тэгээ эхлэх байсан баха. The Russians, but we are absolutely not there yet. We have to maintain the pressure on them to make sure that they are willing. Гэхдээ тэр шатна бид нэр хүрээгүй. Тэ эхлээд нэг тайм хэрэгтэй. За тэгээ их тайм би болсны дараа тэ 2014 онд болох магадaltaй юмыг үргэлжлүүлэх ёстой гэж ярьж штэ. To engage seriously in talks with the American administration and of course also with the Ukrainians. За. Их тайм эхлээд бүртгэх ёстой. Тэрний дараа
мөнхийн хөрш учраас бараг хамтарч ажиллах хэрэгтэй. За Марк Рутегийн дүгнэлт нь яг юу юм бэ гэх юм бол NATO chief Mark Rutte says relations with Russia should be restored post-war. Then дуусныхаа дараа Европын Оросын харилцаа буцаагаад хэвийн болох ёстой гэж байна. За нэмээд энэ зураг байна штэ. Тэгээ НАТО-гийн өргөдөл байна штэ. За Марк Рутте улс төрч салхи ирэх юм бол улс төрч юу ч хэлэхэд бэлэн штэ. За сонсцгоо. He's already taken off Ukraine joining NATO. So he's already taken off гэдэг чинь одоо Трамп айл хэдийн нэ. Тэгээ Украин НАТО-гийн гишүүн болохын худлаа олгоцсон шүү дээ. Ширээнээс ерөөхдөө татцсан. The table. So Ukraine is left asking this question, how are we going to know we're going to гэдэг чинь тэгээ Америкчууд Украины НАТО гишүүнчлэлийг уусаа татгалцсан. have proper security? Yeah, but he was also very clear, Pete Hegseth in Brussels, but also the president himself, that when there is a deal on Ukraine, it has to be lasting. Тэгээд ер нь Украин өөрийнхөө яаж хамгаалах юм бэ? Украин ямар баталгаа байгаа юм бэ? Украин ерөөхдөө Орос дахиад орж ирэхгүй, дахиад дайрахгүй яаж батлагдах юм бэ гэсэн чинь байж. Pete Hegseth тийм Америк улсын баталгаа хамгаалтын сайд. Дональд Трамп юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ урт хугацааны тогтвортой шийдэл байх ёстой штэ. Тэгэх юм бол ерөөхдөө Оросууд дахиад орж ирэхгүй. За тэрний яг юу юм бэ гэвэл заяа миний контент үзсэн бол номер 1 юу юм бэ гэх юм бол Украин НАТО-гийн гишүүн болохоо болох юм бол Оросууд дайрхаа болно. Энийг ярьж байгаа шүү. It has to be durable. Урт хугацаатай. Тэ? Тогтвортой байх ёстой. Тэр нь юу гэсэн юм бэ гэх юм бол НАТО-гийн гишүүнчлэл байхгүй шүү гэж ярьж байна. Putin should not have to try this again. So the question is then how do you do this? Putin should not have to do this again. Putin энийг дахин хийх нөхцөл бүрдэх ёсгүй гэж ярьж байна шүү. За тэгээд энэ бүрдсэн нөхцөл юу бэ гэхээр НАТО-гийн гишүүнчлэл. Тэгээд ерөнхийдөө 3 удаа тойруулаад далд утгаараа юу хэлж байна гэвэл НАТО-гийн гишүүнчлэл худлаа. Post a peace deal, then I would side with the president. You first need to have a peace deal before you can get into these details. Obviously, behind the screens, there will be discussions on the what if there is a peace deal, how then to maintain that. But there are many ways to do that. Тэгээд улс төрчин олон гаргалаа байгаа. Тэгээ яаж нэрэвчлээд яаж нэг тогтвортой болох нь олон шийдэл арга байгаа. Украин НАТО-гийн гишүүн болохгүй. Одоо бүр НАТО-гийн өдөртөгч өнөөдөр ерөөхдөө хэлжлээ. За тэгээд Дональд Трамп бас юу хэлж байна гэх юм бол тий Орос Америкчууд хоорондоо харилцаа нь яаж вэ? Үйлдэлүүд нь яаж вэ? Дулаам сонсгоо. Трамп бас нэг твит гаргасан. Юу хэлж байна гэх юм бол Владимир Путинтэй ярьлаа. За тэгээд ерөөхдөө энэ дайн дуусах магадлал нь нэмэгдээд байна шүү. За гэхдээ Курск област тий Украины 2000 ойролцоо 2500 3000 цэрэг гэж юм. Би яг мэд сайн мэдгүй байна. Гэхдээ хэдэн мянган цэрэг тэнд байгаа юм тийм. Олон мянган цэрэг тэнд бүслэгдсэн, баривчлагдсан эрсдэл өөхөх магадлалтай. Тэгээд Путин лөө нэг үг хэлсэн. Russia has a large group of Ukrainian soldiers as we speak surrounded and in grave danger. They've been able to surround them. They're in grave danger. Biden should have never let this war happen. Joe Biden анхнаас эхлүүлэх гэсэн. You don't want to pick on somebody that's a lot larger than you. Тэгээд нэмээ хэлэхэд тэ өөрөөсөө хамаагүй том хүчтэй улс руу дайрах хэрэггүй, халдах хэрэггүй. Тэ Украин Орос руу дайрхан тэнэг гэж байна. Even with the money. There's a lot of money that we gave them and a lot of equipment. We make the best military. Бидний санхүүжилттэй ч гэсэн, бидний ханган нийлүүлэлттэй ч гэсэн, бидний зэвсэгтэй ч гэсэн. Манай улс дэлхийн хамгийн чанартай, хамгийн хүчтэй зэвсэг үйлдвэрлэдэг хэрнээ манай зэвсэг, манай санхүүжилт байсан ч гэсэн Орос руу дайрхан тэнэг гэж байна. Equipment in the world, but even with all of that, it's unbelievable. Right now, you have a lot of Ukrainian soldiers that are encircled and in grave danger, and I've asked them not to kill those soldiers. Тэгээ Оросоос юу гуйсан бэ гэх юм бол, юу гуйсан бэ гэх юм бол эднийг бити алаа. Please, not to kill those soldiers. We don't want them killed. Анхудаа нэг улс төрч юу хийж ийнэ гэх юм бол энэ
Тэ үхэл зогсох хэвээр. Тэгээд энэ Курск Украинд Оросын аавнэр, хүүнэр, ач тэ ингээд нас барч штэ. Энийг зогсоох гэдэг юм л да. За. Тэгээд Зеленский юу хэлж байна гэх юм бол өчигдөр хэвлэл мэдээлэлээр юу бичсэн бэ гэх юм бол everything is going to plan in Kursk. Kursk болж байгаа юм бол бидний яг төлөвлөгөөний дагуу. Тэгээд бидний стратеги төлөвлөгөө юу юм бэ гэх юм бол Оросыг дийлэх. За. Kursk ялагдах хэдэн мянган цэргүүдийг бүслүүлэх Зеленскигийн хувьд стратеги байсан гинэ. За энэ яг улс төрчийн үг байхгүй юу? Тэ. Өөрөө хэлж чадахгүй. Бидний цэрэг бити алаа. Уучлаарэ, тэнэгтлээ. Ухарж гинэ. Хэлж чадахгүй. Тэ. Улс төрч учраас. Тэ. Энэ бантангийг хутгацсан одоо халбагдах хэвээр халбагддгүй. Өөр хүн халбагддаг байхгүй юу? За. Хэвлэл мэдээллийнхэн бас энэ дээр оролцоотой. Anglo-Saxon The Telegraph Richard Camp. Okay? Эднэрийн тэмдэглээд аваарай. Richard Camp өнгөрсөн жил 10 сард юу бичсэн бэ гэх юм бол Ukraine has just humiliated Putin. Long may it last. Украин Путинийг царай алдуулсан. Энэ удаан өргөжлүүлээсэ. Яаж царай алдуулсан бэ гэх юм бол Украины цэргийн албахан Kursk руу дайраад маш том хэмжээний талбай эзэлж авч чадсан. Long may it last. Тэр удаан үргэлжилсэн байх юм бол 6 сар. За тэгээ Richard Camp өчтөр юу бичсэн бэ гэх юм бол хэдүүлээ хамт уншицгаая. The Kursk offensive may prove to have been Ukraine's most costly mistake. Kursk руу халдсан дайрсан Украины хамгийн өртөг өндөртэй алдаа байсан баха. Хамгийн том алдаа байсан баха. Салхи хэрэгцсэн. Эдний хувьд бол амархан. Салхи хэрэгчлээ өөр юм биччихъя. За тэгээд Путин ямар хариу барьсан бэ гэх юм бол за өнөөдөр бидний төлөвлөгөө юу юм бэ гэх юм бол Орос Америкийн харилцаа буцаага хэвэн болох. Өнөөдрийн бидний яриан восстановление российско-американских отношений. Мы знаем, что тэгээд шинэ Америкийн засгийн газар юу хийж байгаа юм бэ? Хүсэлт нь яг юу юм бэ гэх юм бол биднэртэй тэгээд харилцаагаа хэвэн болгох. Өмнөх засгийн газар бидний харилцааг эвдсэн, бүр 0 болгоцсон. Энийг буцаага зас сэргийлж байгаа юм аа. Энэ бол амархан биш ээ. Энэ процесс этот непростой, если не сказать сложный, но тем не менее. За хүн болго мэдэх бах би Трамптай уулзаар ярьсан. Телефонный разговор с президентом Трампом. Состоялись первые контакты нашего министра манай улсын төлөөлөгч ерөөхдөө нүр со своим американским коллегой и помощник президента России Ушаков встречался со своими визави. Так что в целом ситуация начинает двигаться. Посмотрим, что получится. Мы сегодня этой темы и позанимаемся. У нас 2 докладчика. Лавров, хүсэл байсан юм аа. Гол байсан юм аа. Но прежде чем начать работу, хотел бы сказать, что мы ознакомились с сегодняшним обращением президента США господина Трампа пощадить жизни военнослужащих украинской армии, части которой заблокированы российскими войсками в зоне вторжения ВСУ в Курскую область. В этой связи обращаем внимание, что украинские боевики совершили в зоне вторжения многочисленные преступления против гражданского населения. Эти деяния, как я говорил, квалифицируются Генеральной прокуратурой Российской Федерации как терроризм. Вместе с тем, мы с пониманием относимся к призыву. Өчигдөр юу ярьсан бэ гэх юм бол энэ Курск областад баривчлагдсан цэргүүд ерөөхдөө террорист ангилалтай. Тэгээд террористийн тий шийтгэл авнаа. Тэгээд Трамп үгүй бити гэсэн чинь за окей ойлгож байна. Дональд Трамп ёс суртахуун президента Трампа руководствовался в отношении этих военнослужащих соображениями гуманитарного характера. В этой связи подчеркну, что в случае сложения оружия и сдачи в плен им будет гарантирована жизнь и достойное обращение в соответствии с нормами международного права и законами Российской Федерации. Для эффективной реализации призыва президента США необходим соответствующий приказ военно-политического руководства Украины своим воинским подразделениям сложить оружие и сдаться в плен.
Зүгээр энгийн цэрэг шиг тий баривчлагднаа. Террорист биш. Энэ дээр сайн баярлаа гэж хэлмээр байна Дональд Трампт тий. Энэ хэдэн мянган аав нарыг, хүүхдүүдийг, ач нарыг аварчлаа. Тэгээд Орос тал Трампын үгийг сонсож байна. Наашта хариу өгч байна. Тэгэхээр Зеленский бас энэ араас бас юу болсон бэ гэх юм бол биднэрт одоо юу бүрдэж байна, ямар боломж гарч ирж байна гэвэл энэ дайныг хурдан зогсоох. Мэдээч албан ёсоор Зеленский улс төрч учраас тий. Манай 4 областыг аваа гэж хэлж чадахгүй. Гэхдээ юу ойлгомжтой юм бэ гэх юм бол тий. Энэ худлаа. Энэ биелэгдсэн. Америк, Орос хоорондоо ярьж эхэлж байна. Мань уу хамаагүй болж эхэлж байна. 4 област бай. Тэгээд энэ хурдан шингээсээ, энэ хурдан дуусаасаа Дональд Трамп ажлаа хийлээ. Украин ард иргэдийг аварсан. Баярлалаа гэж хэлэх хэрэгтэй хаа. Энэ сайн урд уу. Харчлаа.